Цэцэрлэгийн багш Болзол дүрэл дааны оролцогч Хэрлэн сумын 17 дугаар цэцэрлэгийн багш Бат сайхны алдармаа бага насны хүүхдийн онцлог тохирсон гэрийн номын сантай болох түүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал. 2023-аас 2024 оны хичээлийн жилийн зорилтын хүрээнд манай цэцэрлэг нь бага насны хүүхдийн насны онцлог тохирсон гэрийн номын сан аянг 2 жилдээ зохион байгуулж явуулж байгаа. Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар бага насны хүүхдийн сонирхлыг ойлгох, хүүхдэд зав чөлөө гаргах, мөн цагийг үр бүтээлдээ өнгөрүүлэх нь чухал гэдгийг эцэг эхчүүд маань ойлгож бидний энэ үйл ажиллагааг бол дэмжсээр ирсэн. Тус бүлэгт 3-аас 4 настай 35 хүүхэд суралцдаг. Энэ насны хүүхдүүд бусдын эмийг сүйтгэж болохгүй. Өөрөө бие дан сонголт хийх чадвар эзэмссэн байдаг учраас урагдсан намаа засварлах, үлгэрийн тухай үзэж харсан үйл явдлыг ярих чадварууд агсан байдаг. 2023-аас 2024 оны хичээлийн жилд эцэг эхчүүдээс судалгаа авахд хүүхдийн номын сантай айл байгаагүй учраас номын сан зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг юм гэж ярилцсан энэхүү аянд нэгдэж 85.7% буюу 30 хүүхэд гэрийн номын сантай болсон байна. За энэ номын сан гэртээ байгуулснараа хүүхдийн хэл яриа хөгжүүлэх, ой тогтоолтыг, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд бол бас их ач холбогдолтой болсон. За жишээлбэл энд ингээд ярьдаг зураг тойл гэдэг ингээд энэ дээрээсээ юугаа дараад ямар амьтан бэ гэх амьтныг тань мэдэх тийм чадвар нь бол хөгжиж байгаа юм. Мөн англи хэлний чадвар бас хөгжиж байгаа. Бас англиар энэ амьтдыг нэрлэж чаддаг болсон. 2024-аас 2025 оны хичээлийн жилд хүүхэд эцэг их асран хамгаалагч нарынхаа дунд 100% оролцоотой үлгэрийг хэн сайн ярих вэ челленжийг зохион байгуулж эцэг эхчүүд үлгэрээ ярьж хүүхдүүд ойлгосноо бусдад ярих үйл ажиллагааг зохион явуулснаар хүүхдийн ой тогтоолт өөрийгөө илэрхийлэх хэл ярианы чадварууд агсан үр дүнтэй харагдаж байна. Энэхүү аяны хүрээнд маань хүнд маань гарсан дэвшил гэх юм бол хүүхэд маань багасаа номд дуртай болох, хайртай болох. За тэгээд хэл ярианы талаасаа найзуудаасаа ангийнхаа хүүхдүүдээс илүү хэлд түргэн орох үгийг тоод чанга зөв хэлдэг болж чадсан. Мөн танин мэдгүн талаасаа гэх юм бол өнгийг зөв ялгаж дүрсрийг бас танин мэдэх чадвар нь илүү сайжирсан. Гэр бүлэрээ цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлаасаа тараад уцаа маачх биш хүүхдтэйгээ илүү зөв боловсон цагийг өнгөрүүлэх давуу талуудыг бол олж авсан. Тийм учраас энэ гэрийн номын сан бол их юм уу ач холбогдолтой хүүхдийн хөгжилд бол үр нөлөөтэй ажил болсон гэж бас үзэж байгаа. Хүүхэд алганы төлөө чин сэтгэлээсээ ажилдаг талархаж байна. Эцэг эхчүүдээ хүүхдтэй номын булан гаргаж цагийг гэр бүлэрээ зөв боловсон өнгөрүүлцгээгээрэй гэж уриалж байна.